Яа, утаатай холбоотой маск зүүх хэрэгтэй гэсэн зөвлөмжүүд маш их байдаг те. Тэгээд маскууд дотор маш олон маскууд байгаа гэдэг. За эмнэлгийн ийм хоёр төрлийн маск гэн те. За энэ одоо сая би эмийн сангаас шууд авсан. Энэ хүүхдийн KF94 гэж маск гэдэг юм байна. N95 гэдэг энэ бүрийн лаг маскч байна. Ийм солонгос маск байна. N95 арай нэг өөр нэмгэндүү ийм маск байна. Яг миний за тэгээд би нэг жижиг туршилт хийх гээд өмнө нь фейлдчихсэн. Тэр нь юу гэхээр энэ олон маскнуудын яг аль нь яг чанартай юм бол аль нь яг утааг одоо тий жишээ нь PM10-ыг PM2.5-ыг хэдэн хувьтай шүүдэг юм бол гэдэг тест ямар багж ашиглаж тест хийх гэсэн бэ гэхээр мэдээж энэ жижиг нөгөө нэг хэмжигч гар багж маань байгаа тий. Тэгээд ийм нэг ийм данхан шиг гэх юм уу ийм юм хийцээ. За тэгээ энэ яадаг вэ гэхээр энийг энэ дээрээ тавьчих. Би зүгээр ерөнхий концепцийн хийлээд өгчээ. Тэг би зүгээр энийг ажиллана гэж бодож найдаж чинь туршиж үзэн тэгэд харуулъя. Тэг энэ яах вэ гэхээр энэ доогоороо ингээд битүү ингээд агаар оруулахгүйгээр хийчин. Тэгэн гут эндээсээ нөгөө нэг агаар авах юм. Тэгээ энийг жижиг юм нь болохоор юу вэ гэхээр юу вэ? За би энийг ингээд түр ингээд тогтооч. Энэ тоос сорогч, машины жижиг тоос сорогч зүгээр USB-гээр цэнгэлждэг. Тэгээ энийг ингэж холбоод ажилуулангууд санаа нь агаар энийгээр ороод энд хэмжигдээд дээшээ ингээ гарчна. Тэгэнгүүт яах вэ гэхээр энэ орж иж байгаа дээр нь одоо зүгээр ийм байхад нь одоо нэг үзэн штэ. Жишээ нь PM10 30 та PM2 2.5 та байна гэж үзээд тэгэнгүүтээ эднүрээсээ ингээд энэ дээр нь цорго дээр нь бихилчин өсний боолтоор тэгээд нөгөө нэг хэрэг шүүж ийн гадаа байсан одоо энэ гадаа чинь 30 хэдтэй гол гэсэн үг штэ PM10 жишээ тий. Тэгэхээр яг энийг хэр шүүж ийн буудлах чадж гинүү буюу гэдгийг нь үзэх юм. Зөвхөн маскнуудаас гадна бас би зүгээр энэ өөрийнхөө оролтыг тавьсан байгаа даавар оролт бас ямар хүн нөлөөтэй байх нь харъя. Тэгээд яг ажиллах зарчимны ерөнхийдөө энэ шүү. Ингээд ажиллаж байна. Тэгээд ингээд хэдэн минут цоруулчихна. Тэгээд би үр дүнг нэг ойлгомжтой график болгоод харуулчихъя. За тэгээд магадгүй энэ багаж фейлдчүүл тестэлж үзээд арай өөр багажаар яаж тестэлж болохоор энэ толгоогоо ажилуулад нэг бодоод өөр шийдэл бодож олно. За хоёрдугаар маскыг асааж байна. За хоёрдугаар маск мөр нэмчихэж байна. За яг өмнө нь тохиолж ирсэн асуудал гарчлаа. Энэ хөлдчлөө. Ингээ байхгүй. Тэгэхээр одоо би яах гэж байна гэхээр амар хүчтэй сорох шаардлагагүй юм байна. Энийг би зүгээр хоолоо юугаараа амаараа сорчээ. Тэгээд нэг 10 сорсны дараа энэ үр дүнг нь биччихмээр юм байна. Амьдрал дээр угаасаа нэг маскыг чинь бид нэр зүгээр бас амьсгалж байгаа болохоос зүгээр гэж байнга нэг тоос сорох шиг сорохгүй шнэ. Тэгээд нэг харъя. За би нэг нилээ хэд сорсон. Тэгсэн чинь нилээ амар ирс багасчих чинь. Тэгэхээр яг ингэж л үзэх хэрэгтэй байна доо. Би их нарийн технологи ашиглаад байх юм байхгүй. Энэ дээр би зүгээр нэг хоолоо гуурс хийгээл өөрөө сорчмоор юм байна. Тэгээд л харуулчих. Жохон болигтуул юм байна. Гэхдээ тэгэх юм бол нөгөө илүү яг амьдралд нийцтэй болох юм байна. Тэгэхгүй бол энэ хүчтэй жижиг төхөөрөмж чинь агаарыг зүгээр ингээд сэнсрүүлээ хийчихэд байгаа юм байна л да дотроо. За тэг үр дүнг нь би яг энэ 95 дээр харуулъя.